тий. Саяхан би нэгэн шүлэгтээ ингэж бичсэн байгаа л нууранган өдсөн шууд тэнгэрийн нууданд цуцхгүй нуудан өдсөн бүлэг замын хот сүлдэхгүй айда миний нутаг саадсан зочин буцаад ирдэг тэм бэлхийн үзсэн тэр яваажин мэлээ суугуул ардан уйнаан нэглдэг газрын ээлтэй сэтгүүлээ гэж үгсэн би нэрээ ийм одоо сайхан нутгийн бидний усчуудын 90 жилийн түүх аваад тэмдэглэхийн алтан бичгээр бидний нутгаас одоо түрэн гарсан шинж тэмүүлсэн шинэ бүхнийг давсан аливаа зүйлийг шинээр болж харахыг мөрөөдсөн тэгж зүтгэсэн сайхан залуусын сэтгэл санаачсан бүх чинжин буюу одоо номын салцсан нэг ихэнх сайхан аянд нэгдэж бас энэ аянийг ихлүүлж байгаадаа туйлах баяртай байна. Тэгэхээр миний одоо харт юм түүний дотор миний өсчүүдүүд бол үнэхээр номонд мэрэгэн эрдэмтэй бэлтаагүйгүүд нэх орныхоо нэрийг зуйлайтуулдаг эрдэмтэй эрхэмсгэлийг чинь огт нэвтэй амьдралаа галыг унсан ийм одоо тодорхой түүхээр үнэт чанараараа бас эх орондоо өөрийн гэсэн мөртөө зам олон шүү дээ гэж би бас энэ эрхэмсэл нь хэлхийг хүсэж байна. Ингээд би энэ бүгчийн хэмжээнд дараах номуудыг бол өргөн байж байна. Энэ хамгийн ихэнд нь бол би одоо өөрийнхөө бичсэн математикийн сорилууд гэж энэ ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа болон эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэж байгаа оюутан залуучууд зөрүүлж бичсэн энэ номоо бэлтгэж байна. Энэ бол миний номын 3 дахь ном. Монгол Улсын ардын багш Архитективч Михагийн одоо Михай багшийн редактлсан энэ математикийн сорилууд гэсэн номыг төгсөж байгаа оюутан залуучууд ахлах ангийн сурагчдууд одоо сайн бодох юм бол эсэлтийн ерөнхий шалгалтанд 80 түүнээс дээш оноо авах нь гарцаагүй. Энэ номын тухайд бол би бас 10 жилийн 3 дугаар сургуульд хэсгийг хөргүүлсэн байж байгаа. Энд бол 3 давуу чанартай гэдгийг би энэ номонд онцолж хэлхийг хүсэж байна. Нэгдүгээрт бол аливаа нэгэн хаалга цоожтой байх юм бол түлхүүрүүгээр онгоолох ярихгүй. Хэрэл нүгэ адил аливаа нэгэн бодлогын нууцд нэвтрэнэд бол уран санаа одоо уран сэтгэмж тэр гайхалтай түлхүүр хэрэгтэй. Тэгээд тэр утгаараа бол энэ аливаа нэгэн бодлогыг авч үзэхэд бол маш хэлбэрхэн дөхөм түлхүүрүүдийг зааж өгснөөрөө энэ номд бол онцгой давуу талтай. Хоёрдугаартаа бол энэ номыг бодоод жоохон ядарсан байх юм бол одоо яруу найраг уншчих нь тийм боломжууд. Энд бол энэ яруу найраг нь бол нутаг ус аав ээж ах トゥ хайр сэтгэлийн тухай биш зөвхөн математик юмс үзэгдлийг математикаар томьёолон болгосныг уран сайхны аргаар бичиг ийм одоо яруу сайхан шүлгүүртэй. Дээр нь бол бас математикт тэмүүлэх хүн сэтгэлгээнд тэмүүлэх хүн гэдэг бол бас өөрийн гэсэн тэмүүлэлтэй байх үднээс алдартай математикчдын гайхалтай сэтгэлгээнүүдийг бас энд оруулж өгснөөр давуу талтай. За тэгээд онцлж нэг зүйлийг хэлэхэд энэ бодлогын аливаа нэгэн бодлогыг авч үзэхэд хоёроос илүүгүй тийм өрх хэмжээнд бичигдгээрээ бол өөрөөр хэлбэл энэ математикийн бодлогыг яаж урангуй сэтгэхгүй бодлтыг бол толгойн дотроо хийх ёстой шүү гэсэн ийм үзэл баримтлалын үднээс бичигдсэнээр энэ ийм давуу талтай. Тэгээд энэ ном маань харамсалтай нь бол одоо дуусчихсан ховогдсон байж байгаа. Энэ үднээс бол би энэ номыг одоо хамгийн ихэнд нь юутааш гэсэн одоо голлох одоо зарим одоо 10 жилийн болгол сургуулиудад би нэг хөрвүүлье гэж бодож байна. За хоёрдугаарт миний энэ удаагийн одоо хугацаанд бэлгэлж байгаа номын дотор бол бидний улсууд бүхийн одоо их орон. Тийм учраас бол энд одоо бүхийн тухай бичсэн ийм алдартай номын түүхийг одоо энд оруулж бичсэн ийм номнуудыг би бэлтгэж байна. Энд бол одоо биеийн тамирын спортоор хичээлж байгаа залуучууд баян хаврагаас ихсүүлж аваад олон сайхан мөчүүдийн түүх намтрыг эндээс судлаасаа гэж бодож байна. Гуравдугаарт бол ерөн бол намтраа үтнэрэн үлдээсэн төрийн түшээд их ороо бидний өсчүүд бол тэр үднээс бол төр зүтгэлтэй бас одоо төрийн цагдаа нар нь одоо хэрхэмсэг ийм хүмүүс байд. Тэгэхээр энд бол одоо бас 10 жил ахлах ангийн сургууль төгсөж байгаа залуучууд бол цагдаагийн төрийн цэргийн хуулийн чиглэлийн мэргэжлүүдийг эзэмшиж байгаа. Тэнд бол бас сонсож байгаасаа хөөрөөсөө дэгжээсээ бас дэвжээсээ би ийм л хүн болох юм шүү дээ гэж дуулж хуурдахтан зориулж уран зохиолынх нь уран сэтгэмжийн санзар дижин цагаан шонхор гэсэн энэ бүтээлийг бол би өргөн дэвшүүлж байна. За хүүхдүүд маань цэцэрлэг
Тийм болоод ахлах насны одоо 1-2 дугаар анги хүүхдүүдээр үлдэж царцаа намжил гэсэн энэ номын өөрхөн бүлэг байж байгаа. Энд бол одоо 1-р анги хүүхдүүд өөрийнхөө цэцэрлэгийн насныхаа дүүнерт уншиж өгч зорилгын үүднээс энэ зурагтай энэ шинэ бүтээлийг өргөн дэвшүүлье. За үлгэр хилцийн тол бичгүүдийг энд би бас өргөн дэвшүүлж байна. Энэ хүүхдүүд маань уран зохиолынхаа хөгжлийг онцгой чухал ач холбогдолтой байгаасаа их тусмаа энэ одоогийн манай боловсролын яам бол их онцгой чухал зүйлийг дэвшүүлж байгаа. Энэ авиас хөтөлбөрийг дэвшүүлсэн байгаа. Хүн бүхэнд өөрийн гэсэн авиас байгаа. Тэрэнд л гал өгөөсэй. Тэрэнд нь нэг л өдөөн дэвжүүлээсэй гэдэг үгнээс бол бас уран сайхныхаа сэтгэлгээг, уран яруу тансаг сэтгэлгээгээ хөгжүүлэх үүднээс бол энэ уран зохиолын номд нийлээд хэвж байгаа. English speaking and writing гэдэг энэ англи хэлний номыг өгж байна. Энд бол үндсэндээ ярих болон бичих чадвараа сайжруулах үүднээс бол энд 201 эссе өгье. Ийм одоо сайхан ном байж байгаа. Энэ номуудыг бол бас залуучууд нь одоо уншаасаа бас өөрсдийнхөө англи хэлний чадварыг хөгжүүлэхэд дэвшүү. Улам ашиглаасаа гэдэг үгнээс өгч байна. Англи Монгол тол өвчхийн ийм бяцхан ном явуулж байна. За энд эзэн бог Чингис хааны алтан сургаалаас ер нь бол сургаал ахмадын одоо үг сонсохгүйгээр ахмадын их нөмөр нөөлөг төсөхгүйгээр бол хүн дэвжих бэрхтээ. Энэ үднээс бол Чингис хааныхаа энэ сайхан сургаалуудыг бол шүлгэсэн энэ дэвтрийг бий явуулж байна. Энийг хүүхдүүд маань сурагчид маань уншаасаа гэж. Амжилтын түүхүүд гэж бидний өвсчүүд бол дандаа амжилт авахсан ийм өнжилүүдийг өртөөдөж бичиж ирсэн бөгөөд өшөө цаашдаа дэлхийн дэвжээнд дээр одоо өөрийнхөө амжилтуудыг бичсэн ийм одоо сайхан түүхийг бүтээгээсэй бичилцээсэй гэж үүднээс энэ дэлхийн одоо түүхэн нэр алдраа бүтээсэн хөргсөн энэ том амжилтуудыг бүтээсэн ийм түүхүүдийг оруулсан сайхан номыг би бэлтгэж байна. За мэдээж одоо тэгээд бусад олон номнууд байна да. Энд уран сайхны сайхан номнууд өгч байна. Бахархал болох. За энд бол нэг чухал ботвиолын энэ Монгол улсын соёлын авиа зүтгэлтэн тугуулгүйгийн баасан сүрэн гэж энэ яруу найрагч, зохиолч, нийтлэлч, тэмдэглэлч энэ ахын бичсэн одоо бүхэл бүтэн 8 бот номыг би оруулж өгье бас. Тэрнээс гадна бидний артан бол одоо туйлаараа бол зартаа ийм өв соёлтой артан. Тэгээд жангар туйлын хоёр дэвтрийг би явуулж байна. Парчнаас ихсүүлж яваад нэртэй олон сайхан тулчдын түүхээр бол бидний өвсчүүл одоо үнэхээр баялаг. Тэгэхээр энэ парчингийн төвийг бичсэн тулчдыг төрөөсөө гэж үүднээс би жангар гэж энэ гайхалтай одоо номыг бас би ихтгэе. Ингээд эрхэм дүүнер эрхэм сурагчид та бүхэн маань энэ номд шинтэн энэ залуусын санаачилж байгаа энэ сайхан аяны хамгийн эцсийн цэг бол тусдын үзүүрээс цэцэг дэлгэрэх гэдэг шиг энэ оюун санааны хамгийн эцсийн цэг бол та бүхний оюун ухаан шат архи шалтгаан юм аа. Ийм учраас та бүхэн энэ үйлстэй ном шинжлэх үйлстэй номын мэрэгэн оюуныг өөртөө шингээх үйлстэй улмаар дамжуулж та бүхэн оюунаа дэмжээ дэлгэрүүлэх үйлстэй амжилт олоосоо гэдгийг хүсье.